Энэ сарын 6-ны өдөр Монгол Улсын их сургуулийн удирдах зөвлөлийн хурлаар бакалаврын багц цагийн мэрэгжлийн суурь болон мэрэгжлийн хичээлүүдийн сургалтын төлбөрийг 19.9-өөс 24.7 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Мөнгөн дүнд шилжүүлж үзвэл жилийн төлбөр ойролцоогоор 600 мянган төгрөгөөс 1 сая төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм байна. Монгол Улсын их сургуульд элсэн орох сонирхолтой олон арван хүүхэд бий. Энэ сургуульд зөвхөн баян айлын хүүхэд сурдаггүй. Нийслэл, дүүрэг, хөдөө орон нутаг гээд нийгмийн бүхэл давхаргын хүүхдүүд суралцдаг. Гэтэл сургалтын төлбөрийг 24 хувиар нэмэгдүүлнэ гэдэг нь амьдралд ойр биш шийдвэр болжээ. Төлбөрөө ингэж нэмснээр оюутнуудын аав ээжүүдэд эдийн засгийн том дарамт болно гэдгийг сургуулийн удирдлагууд бодолцоог нь харамсалтай. Одоо ч төлбөрөө төлж чадахгүй зээлээр сурдаг оюутан олон бий. Гэтэл төлбөр нь нэмэгдчихвэл мөнгөгүйгээс болж сургуулиасаа гарах уу эсвэл дахиад хэдэн жил аав ээжийнхээ нуруунд дээрх ачааг нэмэгдүүлэх үү? Төлбөрийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар сургуулийн удирдлагуудтай холбогдох гэсэн ч хуралтай, уулзалттай, хизээ завтай болох нь тодорхойгүй зэргийн шалтгаанаар бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Тиймээс бид Монгол Улсын их сургуулийн оюутны холбооны тэргүүнтэй уулзаж оюутнууд төлбөрийн нэмэгдэлд ямар байр суурьтай байгааг сонслоо. Тэр байж боломгүй маш өндөр тоо гэж бид нар харж байгаа. Ээж аавуудын цалин нэмэгдэхгүй байхад энэ их сургуулийн төлбөр нэмэгдэнэ гэдэг бол их сургуулийн оюутнууд төлөе гэсэн ч мөнгөгүй болчиход байгаа ийм асуудлууд үүсэж байгаа. Нэг кредитэн дээр 20 сая төгрөг нэмэгдэж байгаа. Нэг кредитэн дээр 20 сая төгрөг гэдэг нь маань одоо жилд бол бараг одоо ойролцоогоор 800 сая төгрөг бараг нэмэгдэж байна гэж харж байгаа гэсэн үг. Нэг жилийн төлбөр дээр. Монгол Улсын их сургуулийн төлөөлөл удирдах зөвлөл энэ шийдвэрийг гаргахдаа оюутнуудынхаа дуу хоолойг огт сонсоогүй. Харин төлбөр нэмсэн шалтгаанаа дэлхийн шилдэг сургуулийн игнэнд ороход шаардлагатай алхмуудын нэг гэж тайлбарлажээ. Одоо их сургууль бол өөрөө Азийн шилдэг 100 сургуулийн игнэнд орох зорилго тавьсан байна. Энэ хүрээндээ сургалт судалгааны лабораториудыг засч янзлах, сайжруулах, хөгжүүлэх талаас нь 1.6 тэрбум төгрөгийг босгож гаргаж ирж байгаа. Тэгээ гэтэл бидний одоо хэд одоогийн санал байна л да. Одоо их сургуулийн санхүүгийн жил рүү аудит оруулаад үр ашиггүй зардлыг тануулж өгөөч ээ. Маш олон хэрэгцээгүй үр ашиг зардлууд байна гэж бид нар үзэж байгаа. Орон тоог нэмдэг ч юм ийм асуудлууд. Тэрний дараа бид нар төгсөгчд гэдэг хүмүүс байдаг. Монгол Улсын их сургуулийг төгсдөг үеийн мундаг төгсөгч нар зөндөө олон байгаа. Тэр хүмүүсээс хандаж цуглуулах байдлаар номын сангаа бид нар тэгж л босгосон шүү дээ. Монгол Улсын их сургуулийн оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж гарын үсгээ цуглуулж эхэлсэн байна. Их сургууль нийт 17 мянган оюутантай. 2 өдрийн дотор тэдний 2 мянган гарын үсгээ зуржээ. Үлдсэн оюутнууд нь төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж байгаа ч хичээл амарсан оюутнууд хөдөө орон нутаг руугаа харьцсан учраас гарын үсэг зурах боломжгүй байгаа юм а. Сургуулийн удирдлагууд хурлаа 7 хоногоор хойшлуулж 6 дугаар сарын 6-ны өдөр болгосон нь цаанаа оюутнуудыг амрахыг хүлээсэн ч байж болох юм гэсэн хардлага төрж байна. Сургуулийн удирдлагууд төлбөр нэмсэн шийдвэртээ баттай зогсож байгаа бөгөөд оюутнууд 100% гарын үсгээ зурсан ч энэ шийдвэрт нөлөөлж чадахгүй гэсэн агуулгатай хариултыг оюутны зөвлөлийн гишүүдэд хэлжээ. Төлбөр нэмсэн ч учиртай нэмдэг байх хэрэгтэй шүү. Их сургуулийн удирдлагуудаа ганцхан Монгол Улсын их сургуульч биш, бусад ихтэй сургууль оюутан хэлсүүлэх хугацаа ойртох үед төлбөрөө нэмдэг. Тиймээс ядаж үр хүүхдийнхээ төлбөрийг төлж байгаа эцэг эхийн авдаг цалин нэмэгдсэн үү гэдгийг бодолцож инфляцтайгаа уялдуулж төлбөрөө нэмье.